За 2005 онд анх хоршоо маань байгуулагдсан. Европын холбооны ташийн хөтөлбөрийн хүрээнд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ байгуулах төсөл гэж 4-5 аймагт хэрэгжиж байсан. Тэрний нэг нь манай Говьсүмбэр аймагт хэрэгжиж байсан. За энэ бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнээс 10 бизнес эрхлэгчид тоног төхөөрөмж нийлүүлсэн байдгийг. Хүнсний лангуу, хөргүүр зойр гэдэг. Тэр тоног төхөөрөмжийнхэн эргүүлэн төлөх, Европын холбоонд эргүүлэн төлөх мөнгийг эзэнтэй болгох зорилгоор Говьсүмбэр аймагт ямар нэгэн хариуцах газар байх хэрэгтэйгээд Хүмүүс яаж үнэгүй юм хөвдөө бас ингээд 20-30% буцааж эргүүлээд буцааж авъя гэсэн баггүй юу. Гэхдээ тэр буцаанд үлсэн мөнгөний болохоор тэр Европын холбоо өөрсдөө авахгүй юу. Аймгийн захиргаанд өгөхгүй. Эргэлтийн хөрөнгийг өсгөхөд одоо тодорхой хэмжээний дэмжлэг болох юм аа. Инхийн тулд та бүгд одоо ямар нэгэн банк санхүүгийн байгууллага жишээлбэл халдхан зээлийн хоршоо байгуулад энэ хөрөнгийг тухайн хоршоонд одоо нэмэлт хөрөнгө болгон ашиглаж олно гэсэн. Тэгээ 14 сая төгрөгийн одоо тийм мөнгө буцаан хадгалд орж ирээд тэгээ манай хоршоон дээр одоо хандив гэсэн юм даасан бүртгэлтэй тэрийг одоо бид нар бол өөр хүмүүс хуваарлаагүй яг тэр чигээр нь хэвээр нь хадгалаад ингээ явж байгаа. Тэгээ тэр мөнгөөр ингэж эргэлдэж манай хоршоо ихэлсэн. Анх одоо энэ ташийн хөтөлбөрийн Говьсүмбэр аймаг дахь менежерээр Бачиргалын цэцгээ гэж залуу хохин ажиллаж байлаа. За тэгээд цэцгээ менежерийн одоо санаачлаг урилгаар 2005 оны 11-р сард анх нэг бүх гишүүдийн хурал хийн гэж хийсэн байгаа. 28 одоо энэ бизнес эрхлэгчид Говьсүмбэр аймгийн бизнес эрхлэгч хором цугалж ингээ хоршоо байгуулах уу гэ хэлцүүдийг аваад тэгээ хоршоо байгуулахаар болоод 3 удаа хэлцүүдийг явсан байдгийг. Тэгээ сүүлдгээр нь хоршоо байгуулахаар шийдээд тэгээ хадгалан зээлийн хоршоогоо Говьсүмбэр бизнес эрхлэгчдийн хөгжил гэж нэрлээд Тэгээд харин тэр хурлаар нууц санал хурлаар манай ээж харин захирал болоод гараад ирсэн маа. Тэгээ 10 жил манай ээж хоршоод ажиллуулсан. Хоршооны анхны үйл ажиллагаа одоо цэгцлэх, хоршооны хөгжлийн суурийг тавихад манай Монгол улсын гавьяат багш одоо Төмөн Үзий багшин хийж гүйцэтгсэн ажил бол одоо хязгааргүй их юм. Тэр үедээ залууч байжтэй. Тэг яг хөө тэр олон хүний итгэлийг одоо хүлээж авсан учраас бол одоо би үгүй гэж хэлж чадаагүй. Би чинь бол зөвхөн багшийн мэргэжил эзэмснээс биш санхүүгийн талаар бол ямар ч мэдлэг байхгүй хүн шүү дээ. Тэг яг бас нэгтлэн бодох гээд авсан л та. Их аз жаргалтай сайхан болсон. Манай хоршооч анх одоо энд Монгол Нимипс концерны тэр аптекэд одоо анх байгаад нэг 20 хүн ингээд анх нийлээд хувь нийлүүлсэн хөрөнгөө нийлүүлээд тэр үед 300 мянга нийлжсэн шүү бас. Бас тэр үедээ тэр чих том дүнтэй мөнгө шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ яг л 12 сард бүгдээр мөнгө ингээ оруулсан байсан насанд. Хоршоодын тухай хууль гараагүй байсан. Тэр дундаас хөдөө аж ахуйн хоршоодын үйл ажиллагаа явагддаг байсан болохоос хадгалан зээлийн хоршоо тэр болгон байгаагүй. Тэгээд нэг үе чинь хадгалан зээлийн хоршоонууд дампуурал хөрөнгөө хураагдаад яг тэр эрсдэл үүссэн хадгалан зээлийн хоршоодод гишүүдийнх нь итгэл алдагдсан. Яг тэр үед манай хоршоо хөл дээрээ босч үйл ажиллагаа явуулж эхэлсэн байхгүй юу. Бид тэдрээ төлж чадахгүй хүмүүсийн чинь бид нар одоо хуваагаад хөрөнгө мөргийг аваад жишээ нь одоо ингээл энэ ширээг байдаг юм уу би жишээ нь аваад энэ хүний тэр төлж чадахгүй байгаад энэ сандлыг шиг аваад тэгж бид нар хүртэл хоршоогоо хөл дээр нь босгохоор тэгж ажиллаж байсан шүү дээ. Тэр айгу бас гой санагддаг шүү дээ. Яг тийм үү байсан үнэл юм чинь. Итгэх итгэлцэл алдах нэгтлэн бодогч байлаа. Үйл ажиллагаа байгаа жоохон хөрөнгийн минь бас хувьдаа ашиглах маягаар нуусан, тайлан баланстар алдаа оноотой дүн бичигдсэн тодорхой хөрөнгө шамшигдсан эдгээр асуудлыг бол тухайн үеийн тэргүүлэгчид, тухайн үеийн хяналтын зөвлөл олж илрүүлээд үйл ажиллагаагаа тогтворжуулах зорилгоор одоо өөрсдөө хөрөнгөө хурааж олж аваад гишүүдээ буцааж борлуулаач гэдэг юм уу. За тэр байтугай бүр тамгааж алдчихсан манай хоршоо. Зөвхөн хэдэн хүүхдүүдтэй ажиллаж байсан хүүхдүүд маань бол одоо гинэн жинхэнэ цагаан сэтгэлтэй сайхан тэр одоо ийм муухай юмыг бол би мэдэхгүй байхгүй юу. Гэтэл одоо томцуулын игнэнд ороод ажиллахаар бол үнэхээр хүнд үйдгийг л тэр энэ ажлыг нэг 10 жил хариуцж хийж явахдаа ойлгосон. Хоршоогоо ямар ч байсан хөл дээр нь зогсоож чадсандаа л одоо миний хувьд бол баяртай байна. Монгол улсад байсан бүх хоршоо дампуурж исэн тэр эмэг нэлтэй гашуун түүхийг бас даваад л гарсан хамт бол.
тийм хүнд үеүүдийг туулж исэн болохоор одоо харьцангуйч тогтворж байна. Дүрм журмаа өөрсдөө нарийн болгоод баталсан дүрмээ хэрэгжүүлээд явахаар ингээ алдаа оноогоо засаад яваад ич болдгийм байл. Энэ бол бидний хүнд үеэс одоо бодоход дурсамжтай их сайхан тэрнээс хойш улам л итгэлцэл үүссэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс маань их хариуцлагатай болсон. Ерөнхийдөө нийтлэг ингээ бүх оршуудын хууль байсан. Хадгалам зээлийн оршин зориулсан хууль бол байгаагүй. Тэгээд 2012 оноос өөрийн бие даасан хуультай болоод хадгалам зээлийн оршил ерөнхийдөө нэлээ хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулаад эхлэнгүүт яг голдролдоо орсон. Шинэ хууль батлагдаад хошооны тухай. Тэгээ хошооны дарга хошооны гүйцэтгэх хэрхэн тустай болоод ингээ 12 онд би хошооны дарга буюу тэргүүлэгчдийн зөвлөлийн дараагаар Төмөлзөө хошооны гүйцэтгэх захирлаар одоо өдөр тутмын үйл ажиллагаа явуулахаар ингэж ажиллаж байгаад 2015 оноос цэцгээ захирал одоо гүйцэтгэх захирлаар ингэж ажиллаж байна. Сүүлийн 10 жил хошоонд ажиллаж байгаа гүйцэтгэх хошоонд ажиллаж байгаа нягтлан модо хошооны одоо өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг эдгээр хүмүүсийн хүчин зүтгэлээр энэ хоршоо болоод хөгжиж байдаг. Долон зээлийн хоршоо нэгдүгээрт гишүүдийн эрх ашигыг нэгдүгээр тавьдаг байхгүй. Хоёрдугаарт нь ардчилсан. Яагад гэвэл та би өдөрт гүйцэтгэх захирал энгийн гишүүн бүгд нэг эрхтэй. Ижилхэн эрхтэй гэсэн үг. Хамгийн зөв засаглалтай, хамгийн сайн засаглалтай гэж ярина л да. Ийм байгууллага бол хоршоо юм аа гэж боддог. Хоршооны гишүүд өөрсдөө ингээ хурлаа хийгээд бүх юм одоо тогтдог. Тэр үйлчлэгчид төлөөлөл удирдах зөвлөлийн тэр гишүүд нь хоршоог удирдах явуулдаг. Гүйцэтгэх албаны хувьд бол зөвхөн тэр бодлогын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болохоос биш. Одоо ерөнхийдөө бүх одоо шийдвэр, тэр дүрм журм бүх юм бол манай гишүүд өөрсдөө гаргаад хилцүүлээд олонхороо саналаа ингээд хилцүүлээ гаргаад ирдэг болохоор бараг алдаа гардаггүй гэж болно. Тэгээд тэрнийхэн дагуу бид үйл ажиллагаа явуулах болохоор санаа амар байдаг юм. За хадгалам зээлийн хоршооны гишүүн болсноороо бид нар хувь нийлүүлсэн хөрөнгө гэж оруулдаг байгаа. За энэ хувь нийлүүлсэн хөрөнгө нь мөн жилийн хүүгийн өсөлтөөр өсөж байдаг. За ингээд хүүгээрээ бид нар ашиг шин хүртэж байдаг. За дээрэс нь мөн үүнд хоршоонд хадгаламж бий болгож актива нэмдэг. За ингээд хадгаламжийн хүүг бас жил болгон тооцоолаад буцааж болгодог байгаа. За мөн гишүүдтэй зээл олгож зээлийн үгээр мөн хадгалам зээлийн хоршооны актив өсөж байдаг. За манай гишүүд бол ерөнхийдөө ихэнх нь бизнес эрхэлдэг гишүүд байдаг. За тэгээд төрийн албаагчдад сөрөл бүрийн хүмүүс ерөнхийдөө гишүүнээр өсөж орж байгаа. За ингээ 20 жил хөгжихэд бол манай хоршоо өнөөдрийн байдлаар 500 гаруй гишүүнтэй 1.2 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд санхүүгийн зохицуулах хорооноос 11 шалгуур үзүүлэлт байдгийг. Энэ 11 шалгуур үзүүлэлтээ хангаад хадгаламжаа аваад зээлээ олгоод үйл ажиллагаа явуулаад гишүүдэд үйлчлээд ингээд үйл ажиллагаа нь өнөөдөр жигдэрсэн ийм хоршоо болсон байна. Энэний гишүүн болсноор одоо манай Говьсанбар аймагт олон сайхан бизнес эрхлэгчид хөл дээрээ боссон. Өөртөө хоршооныхоо зээлээр би нэрийг тийм юм хийж чадсан шүү гэж бахархаж байгаа гишүүд олон байгаа. Говьсанбар аймаг шиг 18,000 хүнтэй цөөхөн иргэдтэй ийм жижиг аймаг тэр үнэтэй хоршоо бол том байгууллага. Одоо банкуудын дараа л орж байгаа. Энэ бол бидний хувьд хамгийн том хамт олон байгаа аймгийнхаа хувьд. За энд нэгдснээрээ бид нэгдүгээр сайхан хамт олон бий болгож байна, хамтарч ажиллаж байна. Өмнө дээрээс нь маш олон мэдлэг олж авч байна. Санхүүгийн мэдлэг олж авч байна. Хувь хүн өөрийгөө хөгжүүлэх мэдлэг олж авч байна, тийм ээ. Мөн байгууллагын удирдлага зохион байгуулалтанд яаж ажиллах вэ? Хоорондоо биеийнхээ бизнесийг хэрхэн дэмжих үү? Тэр байтугай бид энэ бусад хадгалам зээлийн хоршооттой танилцах, бусад аймагуудын ижил төстэй бизнесийг судлах, бусад аймагуд дээр байгаа шинээр үүсэж байгаа бизнесүүдийг судлах, туршлах, солилцох зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Мөн гадаад аялах үйл ажиллагаануудыг хүртэл зохион байгуулж байгаа. Ер нь дандаа бизнесээр сүлмөрч хүмүүсийн анхны тийм одоо хоршоо юм байгаа. Тэгээ энэ хоршоонд ирсэд миний амьдралд яасан бэ гэвэл одоо би сайхан хамт олонтой болсон, хамт олонтой сайхан баяр ёслоо, хамт тэмдэглэж өнгөрүүлдэг. Ер нь амьдрал тохиолдсон одоо ямар нэгэн
сайн муу юм баяр хөөр энэ нивотыг бол одоо миний хоршооны хамт олон бол надтай ингээд хуваалцдаг гэдэг. Энэ хоршоонд ороод олон ч сургалт, семинар, хурал цуглаан олон юмд явж нэлээд нүд тайлсан. Үнийг хэлэхэд санхүүгийн талаар бол үнэхээр одоо мэдлэг нэлээд сайн хоримтлуулсан. Зүгээр би өөр дээр аваад үзэхэд хэтэл ямар ч байсан одоо яг нэг өөрөө бас энэ ажлыг хариуцж ирсэн болохоор юм болгогийг төрөнд өөрөө л хөдлөх хэрэгтэй болдго юм байна да. Хоримтлал хийсэн ч төрүүлээд тэр ийм тийм ажлууд бүгдэнд нь шуурчилж оролцох хэрэгтэй болдог. Тэгээ хэдэн төгрөгийн хоримтлалтай болоод би чи машина хүртэл шинчилж байсан хүн шүү дээ тий. Бүх гишүүд маань хошооноос зээл авдаг. Зээл аваад бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байна. Миний хувьд бол эвийн сангийн үйл ажиллагаа явуулж байна. За эвийн сан дээр бол энэ өнгөрсөн 20 жилийн хугацаанд тодорхой хэмжээний зээл авч зээлийн эргэн төлөх хугацаанд нь хүүхдийн хадгаламж, өөрийн хадгаламжуудыг одоо байршуулж. Тэгээ бас самт төсөв хадгаламжаасаа зээл аваад буцаагаад тэгвэл хүүхдийн тэр хадгаламж маань нэг даваа тал нь 2 жилийн гэрээтэй. 2 жил би тэр 2 жилийн хугацаанд хүүгээд цуцалж болохгүй яаж болохгүй. 2 жил болоод хүүгээ бүү авдаг. Тийм даваа талтай. Би хэрэг гişнээс татгалзлаа гэх юм хувь нөлөөлсөн хөрөнгөө хадгаламжаа буцааж авч болно. Зөвхөн одоо эдийн засгийн хувьд санхүү одоо энэ зээл хадгаламжаар хацгаас гадна хөрөнгө оруулалт буюу хошооны сургалт, спорт арга хэмжээ, урлагийн арга хэмжээ, нийтийн үйл ажиллагаагаар хошооны байгаль орчинтой харьцах, мод тарих гэх мэтийн өргөн үйл ажиллагаагаар хошооны үйл ажиллагаанд оролцдог. Ингэснээрээ хошоо бол хамт олон бол төлөвшиж нийт одоо хошооны гишүүдийн маань ажил амьдрал нэгэн гэр бүл болж дуугар бол дуугар нэг доктор бол хүчин нэг гэж тий одоо ганцаар хүн зүтгээд байхаар ямар уу тий хандаа бие сэргэлдэг хүмүүстэй хамт ажиллаж яах гэдэг чинь хүмүүсийг нэг урагш нь биенээсээ суралцах тийм юм их байна. Даваа талын гэх юм бол бас нөгөө бусдад банк мөнгөийг бодох юм бол тий хадгаламжийн өндөр хүүтэй тийм болохоор ер нь бол хошоонд хадгаламж зээлийн хошоонд орснороо би бол илүү хадгалж ихсэн гэж жил болгоны 3 сард хурлаа хийдэг. Тэгж хийвссэн. Тэгээ хурлаараа ерөнхийдөө тайлангаа тавиад санхүүгийн тайлан тэгээд бүх одоо сонгуультнууд тайлангаа тавиад. Тэгээд төсөө хэлцээ төсөө баатлаад ингээд хардаг тийм. Одоо богшүүд бүх асуудлаа шийддэг байхгүй юу? Нэг л зарчимтай тэр нь ардчилсан. Бүх юм ил тодорхой байдаг. Шинэ гишүүн хэсэгтээ 120 мянган төгрөгийн хувь нийлэлсэн хөрөнгө хоршоонд оруулдаг. За ингээд үүнээс жилийн хүүгээр бодоод жил болгон талингийн хурлын дараа хашгаа аваа явуулдаг. 120 мянган төгрөгийн хувь нийлэлсэн хөрөнгө гэдэг бол хамгийн бага тоо. Бусдаар бол хүн 500 мянгаыг нийлүүлж болно. 10 сая төгрөгийн хувь нийлэлсэн хөрөнгө ч гэсэн оруулах боломжтой. Хүн нэг бүрийн одоо хөрөнгө бол данс тооцоотой. Санхүүгийн одоо маш сайхан програмтай. Тэгээд хадгаламжийн данс, зээлийн данс бүх юм ингээд тусдаа байдаг. Хүмүүс очиод үзэх юм бол ингээд хадгаламжийн хизээ эдэн төр хийсэн бүх юм нэг л мангашил гарч ирнэ. Цаашдаа энэ 2025 онд багтаагаад одоо гар утсан дээр зээл авдаг, хадгаламжийн үлдэгдлийг хардаг, зээлийнхэн үлдэгдлийг хардаг, зээл хэзээ төлөхөө мэддэг. Тэ аппликейшнтэй ийм санхүүгийн нэгдсэн програм ба. Энэ 20 жилийн ажлын үзүүлэлтээр цаашдаа ингэж хөгжих ийм боломжтой болж байгаа. Хошооныхоо нийт гишүүдэд ГСБ хадгалан зээлийн хоршоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн оюун баярын мэндийг дэвшүүлье. Манай хошоо маш буянтай байгууллага гэж боддог. Хоршоондоо хадгаландоо нийт гишүүдтэй бол маш баяр талархаж явдаг. Ингээд та бүхэндээ сайн сайхныг хүсье. Бүгдээрээ эрүүлэнг урт удаан цаг хугацаанд хамтдаа ажиллаж байгааг хүсэж байна. Баярлалаа та бүхэнд.